Ярьж дуусаагүй. Ярьж дуусаагүй. Яасаагүй. Гэхдээ одоо энэ хасаа бүснийг алдахгүйгээр За бүгшин маргааш 10 цагт хүнтэй уулзсан. Тэгээд шийдвэр гаргачихдаг уу. Тэгэхгүй наад ч хугацаа нь яг осон дээр ирсэн юм шүү. Тийм ээ, тийм би ойлгоол энэ. Тэгээ бодоол энэ. За хэд болж байна? Оо хин чи ихүүд баг орой болж байгаа юм шүү. За би нэг юм сануулах гэсэн юм аа. Одоо та нар сайн санаж байгаа бол энэ талбай дээр болж байгаа янз бүрийн одоо энэ чагсаал цуглаан тий. Энэ дунд нэг бодлуулагч байдсан шүү дээ. За жишээлбэл сэтгүүлч мөнх баярыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан гэдэг 10 жилийн ял өгцөө. Одоо бид нар бол энэ төрд найдах ямар ч аврал байхгүй. Хэдүүлээ одоо лайв хийдэг юм уу, хээр гарч уулзаж цугладаг юм уу, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол ерөөсөө болохгүй байсан. За энэ улс төрчидөд бол бүр ерөөсөө найдах ямар ч найдвар бол байхгүй болсон. За ардчсан нам, ардын нам хоёрт бол бүр итгэлийн бүр өчүүхэнч гал үлдсэнгүй. За өчигдрийн тэр нэг орилоод тэр Францыг барьж авч багалзуурдаг авгаа. За энийг хоёр талаас нь бол би харсан. За нэгдүгээрт үнэхээр бухимдсан ууралсан авгаа болов гэж харсан. За хоёрдугаарх нь бол их ноцтой санагдсан. Ерөөсөө энэ ураан тэмцэгч нарыг хорлож байгаа авгаа байна. Бүр цаанаасаа зохион байгуулалттай мөнгө авцсан. Тэгээ энийг ингээд эх орноо гэж явж байгаа нэг хэдий ядарсан амьддаг нийгэмд айгүй тийм ухаа бүдүүлэг тэгээ тийм орк нахаалны балиар заваан харагдуулах үүрэг хүлээсэн одлианы эзэн байна гэж бид тэр авгааг харсан. Цагтаа барьсан байх. Цагдаагаас ч суллаад авчих юмсан үүдэнд нь очиж бөөндө орилох юмсан. Нэг нэгээр нь ингээд бид нарыг барьж аваад ах юм байна. Тийм учраас энэ авгааг очиж суллаад авах юмсан гэж би эхлээ бодсон. За дараа нь яг нэг тухайн үеийн сэтгэл хөдлөлөө дараад тэгээ энэ авгаа яг ямар учиртай авгаа гэж нэлээ удаан ханчигласан тэр бичлэгийг ухрааж гүйлгэж харлаа. Тэр цаанаас муухай орилоод эхэлж гин тэ эхнээс нь дуустал ингээ харлаа. Тэгээ ямар нэгэн захиалгаар эднэрийн одоо уран сэргүүцэгчдийг итгэлийн олж аваад тэгээд дунд нь ороод тэгээд нийгэмд муухай харагдуулах гэж. Тэн дээр ингээ аюулгүй олон сэхэтнүүд одоо миний таньдаг сэхэтнүүд нийтээр муухай болгож байгаа хгүй. Энэ одоо ямар учиртай авгаа юм бол. Тэгээ одоо яг нэгдсэн дундаа байгаа хүмүүс аюулгүй сайн шалгаасаа яг хэний захиалгаар яах гэж орж ирж байгаа. Жишээлбэл нүүрсний жагсаал гээл. Одоо ерөнхий сайд оюун эрдэнэ өөрөө зохион байгуулад нэг тэрбум төгрөг гаргаад нэг хоёр хүнд өгөөд нөгөө хоёр нь одоо нөгөө мөнгөөр нь баахан оюутан ч юм уу баахан хүн цуглуулад ингээд жагсаал хийсэн. За эсрэг талаас нь нөгөө нүүрсний хулгайчууд ч одоо Ажнан Батэрдэн зэрдэн ч юм уу тэргүүтэн хүмүүс оруулсан. Тэгээд нүүрсний жагсаалыг одоо хичнээн янз болгосон. Дунд нь тоглолт хийгээд тэгээ нэг алиа салбарда цогтоо гэж үжигчин гол оройлт нь орж ирээд бүр сүрүүлсэн ш нэг жагсаал хийж. Тэгээ ямарваа нэгэн жагсаал цуглаан болоход зорилго нь өөрчилдөг. Тийм дунд нь ясаж хагаралдуулдаг. Тийм биз ард түмний одоо бидэнд итгэж байгаа итгэлийг үгүй хийх тийм ард түмний тэр одоо тэмцэгчдэд ард түмний итгэж эхэлж байхад тэрийг үгүй их зорилгоор гаднаас янз бүрийн насны хүмүүс орж ирдэг. За юу. Тэдний нэг юм болов гэж би бодсон шүү. За жишээлбэл одоо сэтгүүлч мөн хоёрыг эх орон тусгаар тогтнолын төлөө тэнцлээгээд одоо гадаадын байгууллагатай ажилласан ингээд 10 жилийн ял өгөөд оруулсан. Гэтэл яг тэрийг ингээд судлаад үзэхээр мөн хоёр яг үнэндээ гадаадын байгууллагатай хамтарч ажиллаагүй байна. Ямар ч зүйл хийсэн санхүү заавал хэрэгтэй. Жишээлбэл надаа би өөдрөө бодож байгаа. Надад юу хэрэгтэй юм? Би байшин барьж байгаа биш те. Надад тоосоо хэрэггүй.
цэм хэрэггүй. Тийм үү? Би одоо ямар байлдах гэж байгаа биш. Надад буу хэрэггүй. Тийм үү? Би ямар байшин нурах гэж байгаа биш. Хүн хэрэггүй. Би энд хүмүүс ажиллуулж цалинжуулахын тулд надад мөнгө хэрэгтэй. Ямар ч юм хийсэн надад хамгийн түрүүнд одоо санхүүгийн чадвар байх хэрэгтэй шүү дээ. За ингээд сэтгүүлч мөнгө хоёр бол нэлээд томоохон өдлөе гэж үзсэн юм шиг байна. За ингэнгүүт мөнгө хоёр дээр нэг тэднэртэй нийлжсэн нэг хүүхэн хэлсэн байдаг. Биш. Хэдүүлээ гадаадын элчин сайдын байгууллагуудаас тусламж хүсье. Монголын төр авилгадлаа идэвхжлээ. Энэ сайд дарга нар маань худалдагдаад байна. Тэгэхээр хэдүүлээ тэмцэхэд одоо мөнгө хэрэгтэй болчиход байна. Адгийн наазах нь бичгийн машин одоо тий өнгөт принтерийн хормоор ойвсын түрээс мүрээс тэр хүмүүс ч ажиллаж байхад бас нэг 5 цасны цалиа авах ёстой ч байдаг юм уу? Ялах шалахгүй маш их мөнгө хэрэг болно шүү дээ. За ингэнгүүт аврахт мөнгө болонгууд мөнгө хэрэг болонгууд энтгийн элчин сайдын яамд хандсан байд. Нөгөө хүүхэн энтгийн элчин сайдын яамаас гуяа. Тэгээ энтгийн элчин сайдын яам руу нөгөө төслөө оруулаад дэмжүүлээд тэгээ энтгийн элчин сайдын яам дэмжлэг үзүүлээд мөнгө өгсөн гэдэг. За ингэнгүүт хой байгаад гадаадынхантай хамтарч ажилласан гэл тагнуулгээл барьж аваад 10 жилийн яал өгөөл шоронд хийчихэж байна. Тэгвэл за хулангийн асуудал бол өөр. Хулан бол яг одоо шунхайн сэтлэр 10 дугаар бүгдийг устгах нэг хэсэг төлөвлөгөөний нэг хэсэгт оролцсон. 10 дугаар бүгдийн одоо мэдээллийг хятадуудад наймаалсан. За хулангийн асуудал бол гарцаа байхгүй урагч асуудал. Гэхдээ хулангийн яал бол яг энэ үгэндээ гэж хэлэхэд бол багтсан. Би хуланг бол 20 жил авах болов гэж бодсон. За мэдээж одоо хятадуудын нөлөө байсан баг. Хятадууд нөлөөлж байгаад хулан тармилстай маш бага 9 жилийн ял өгсөн. За хулан бол одоо нэг 2 жил суугаад гараад ирнэ. Ийм амархан. Тэгэхээр хятадууд маш сайн хамгаалж байна. За мөн хоёрын хувьд бол 10 жил мэл аваад арай чангацсан гэж би боддоо шүү. Гэх жишээний ингээд нэг юм бодлуулдаг тэр мөн хоёр дээр ирсэн хүүхэн энтгийгүүдээс тусламж авъя гэж нөгөө тийш нүтлэл. За миний хувьд бол нэг иймэрхүү бас асуудал яг надад давтагдсан. Юу юм гэхээр би одоо ДНК-гийн аппарат оруулж ирээд ДНК-г нь үзье. Тэ одоо ингээд хүсснээр хятад болгож штэ хүмүүс. Тэгэхээр хэн хятад хэн Монгол одоо нэг үзчихье. Ялангуяа Монголын төрд байгаа улгаачууд төрийн өндөр дэд албан тушаалтнууд цагдаа тагнуул ингээд бүгд ДНК-га шалгуулж чаачаа. Тийм үү? Монгол хүмүүс баймаар байна. Инглигээд би ирлий цорлизуудыг миний үгийг мушгаад байгаа юм. Ирлий цорлиз иргэдийг үзье ядлаа гэх. Тийм байхгүй. Надад ч гэсэн хужаа найз байна. Надад ч гэсэн ирлий цорлиз найз зөндөө байна. Бид нар одоо энэ цэнхэр гариг дээр адилхан хүн болж төрчөөд нэгээ үзье ядаад би одоо үндсэн хуулийн эсрэг юм бол хийхгүй шүү дээ. Хүнийг угсаа гарвал шашин шүтлэг арьс өнгөөр нь ялгуурлан гадуурхахгүй гэд үндсэн хуулиндаа заасан байна. Би тэнэг хүн биш. Би энгийн номхон ирлий цорлиз иргэдийг бизнесмэнүүдийг үзье ядсан юм ерөөсөө байхгүй. Зөвхөн Монголын төрөөс холдчих. Монголын төрлөө битгий шаагаад. Монголчуудын амьдралыг битгий сөхрөөлөөд. Монголчуудыг битгий устгах гад Монголын газар нутгийг битгий авах гадаа л гэж үзээд байгаа юм байхгүй. Төрийн өндөр дэд албан тушаалтын улсын хурлын гишүүдийг л би ДНК-га үзвэл 5% намтраа шилэн болгоо гэж байгаа болохоос биш энгийн номхон ирлий цорлиз иргэд над руу дайраад ах юм ерөөсөө байхгүй. Ойлгож байна. За ийм асуудал байгаа шүү. За ингээд дараагийн асуудал бол манай урааныхан бол одоо өчигдрийн юуг нь харахад бол айгүй гинэн тийм сэтгэл хөдлөлөөр толгойгүй яг тэр уулзалтанд хин орхоо нарийн нэгтлаагүй байл. Маш сайн нэгтлэх хэвээр. За урааныг одоо хамгийн том толгой нь бол би ерөнхийлөгч Хүрэлцөхийг гэж харж байна. За урааныг хамгийн их дэмжиж ард түмний тархийг угааж байгаа бол энэ хаалтын гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагууд. Тэр дотроо оройлон оролцож байгаа нь MGL радио. MGL радиод бол асар их мөнгө өгсөн. Үнэхээр шудраг тагнуул ажилтдаг бол MGL радиог шалгах хэрэгтэй. Тийм үү? За эдний яг толгой удирдахч нь бол би оюун эрдэнэ гэж бодохгүй байна. Би бол Ухнагийн Хүрэлцөх гэж бодож байгаа. Тэр хүн Франц руу гүйжиж гарын үсэг зурж гар барьж
ингэж хакерсан. Тэгэхээр бол би толгойлогчийг хөрөлсөх гэж бодож байна. Уран яагаад ч хэрэггүй. Уран дээр ямар ч шинжлэх ухаан яриад хэрэггүй. Уран дээр ямар ч мөнгө яриад хэрэггүй. Уран дээр ямар ч стратеги яриад хэрэггүй. Яагаад гэвэл бүх юм өөр ингэсэн цаг хугацаа бий. Уран ухах цаг нь болоогүй. Биднэрт ураныг ухах ёс зүй хэрэгтэй. Ураныг ухах мэрэгжилтэн хэрэгтэй. Ураныг ухдаг байх эрдэмтэн биднэрт хэрэгтэй. Монголчууд өнөөдөр маш хариуцлагагүй байна. Ажил хийж сураагүй байна. Нэг атомын цахилгаан станц барина гэдэг. Тэр гэрээнд бол атомын цахилгаан станц барья гэсэн нэг ширхэгч үг байхгүй. Зүгээр л цүмийн станц барих эхний одоо тиймдээ нөхцөл бүрднэ л гэсэн байна. Зүгээр л нөхцөл нь бүрднэ гэж бичсэн байна. Гэтэл ингээд цүмийн станцтай болно. 300 мегагийн атомын цахилгаан станц барина гэдэг. Тэгээ өнөөдөр одоо буянгийн жаргал сайхан хятад одоо ирлээ цорлыг цүн. Хэрвээ буянгийн жагаа би Монгол хүн гэж байгаа бол намайг гүтгэж ийн гэж бодож байгаа бол шүүхэд өгж болно. Би бол буянгийн жагааг их талаасаа хятад цустаа гэж би бол олон хүнээс сонссон. Тэгээ тэр хүн одоо өнөөдөр ийм яриа сууж байгаа. Тэ Оросууд биднэрт яаж гүйгүүлсэн юм? Оросууд нэг балга бензин л өгдөн шүү дээ гэж. Тэр балга бензиний чин ард асар том тусгаар тогтнол их чөлөө байна. Бид нар дэлхийн улсуудтай бүгдэнтэй найзахж болохгүй. Нэгэнтэй ч гэсэн найзлах хэрэгтэй. Анаах шиг эдийн засаг буураа. Тийм үү, ийм газар ядаж Оростой найз байх хэрэгтэй. Оросын итгэлийг таах хэрэгтэй. Бид нар өөрсдөө Оросуудад итгэх хэрэгтэй. Францчуудад итгэж болохгүй. Франц улсын түүх, үүссэн түүх, энд геноцид хийсэн түүх аюул муухай улс. Бид нар Америкчуудад итгэж болохгүй. Бид нар хятадуудад итгэж болохгүй. Тэгэхээр бид нар энэ олон улсаас ядаж ганц улстай маш сайн найз байх хэрэгтэй. Бидэрт найз хэрэгтэй. Тэр улсыг бол би Орос байгаасаа гэж хүсэж байгаа. За ингэхлээр л одоо улсын дарлыг баримтлагч Оросын элчингээс цүнхтэй мөнгө авахаар явсан. Юу лээ хүүхчиг үлгэрийн юм шиг. Бити юм тэнэг байл та. Одоо Ухнагийн хөрөлсөхд итгэж болохгүй, Монгол ардын намд итгэж болохгүй, ардсан намд итгэж болохгүй. Бид нар уран дээр цул болсон. Цаг нь ирнэ. Цаг нь ирнэ. За та нар үеийн их орончдыг хордуулж алсан, буудаж алсан, шоронд хийсэн. Тийм биз? Намайг ч гэсэн та нар 9 шидээр шалгаж дарамтлаж байгаа. Гэлээгээд Монголын их оронч дуусахгүй. Та нар шарилт шиг араасаа гарч ирээд байгаа. Яг энэ шиг Монголын их орончд үеийн үед араасаа гарч ирсэн. Төрсөөр байх болно. Үнэн дийлдэг болохоор Монголын их орончд нэг л өдөр та нарыг дийлнэ. За ойлгосон. Тэгэхээр би одоо MJL радиог худалдагдсан гэж бодож байна. Эвлэл мэдээллийн байгууллагыг оройлон оролцож уран бол хоргүй бараг идэж болно гэж ярьж байна. Ухнагийн хөрөлсөхийг яг цаана санхүүжүүлэгчээр нь яг цаад нууц ноён бол Ухнагийн хөрөлсөхийг гэж би бодож байна. Энэ миний одоо иргэн миний хардлагт. Гэхдээ би маш их юм уншиж судалж иж харддаг хүн шүү. Зүгээр ховоор харддаггүй шүү. За тийм биш шүү. Тэгэхээр манайхан ураныг эсэргүүцэж маань дотроо байгаа, баг дотроо байгаа хүмүүсээс шалга. Та нарын дотор бодлоо хийх гэж хүмүүс орж ирнэ. Та нарын нийгэмд муухай харагдуулах гэж хүмүүс орж ирнэ. Энэ нэг тороол орж иж байна. Энийг блоклж. Үрд баяртай. Би чамайг блоклчлаа. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг одоо та нар энд итгэх вэ? Надад итэг заяа. Би ямар ч ирээд цэргүүгээр ямар ч ёс суртахуунгүйгээр
Ямар ч ичих улчирхаагүйгээр би хэлнэ. Одоохондоо надад итгэж заяа. Би яг үннийг яг голыг олж хэлнэ. Өөр хүнд ч итгээрэй зэ. Та нарын тархийг угаах маш олон их оромжт байгаа. Ардаа дандаа захиалагчтай мөнгөний хүмүүс байгаа. Заяа. Хинээс ч мөнгө аваагүй хүн над шиг нүүр бартан байдаг. Хэний ч урдаас цэг харж байгаад хэлэх тийм төстэй байдаг юм заяа. Миний хошногны нүхийг ухаатч та нар юм олж харахгүй. Надад ямар ч арга байхгүй заяа. Миний ард Монгол улсын төрийн дуулал байна. Миний ард Монгол улсын соён байна. Ойлгосноо. Өөр юм байхгүй заяа. Миний ард хөвгүүдийн сүнс байгаа. Миний ард тэнгэр байгаа. Ойлгосноо. Тэгэхээр урааныхан багтаа байгаа хүмүүсээ маш сайн шалгаарай. Та нарыг яг нөгөө сэтгүүлч юм хоёр шиг дагуулж явж байгаад төөрүүлээд хэрэгт хийх вэ. Маш хашир бай. Маш хянамгай бай. За би чадлаараа дэмжинэ. Өөрийнхөө чадах чинээгээр. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд насна.